Түүний амба үнэн зэрэгцэн оршдог Үнэнийг олж явах чадваргүй хүмүүс Амийг хизээж олж авахгүй Үнний өдөртөмж дэмжлэг хангалтгүйгээр чи бичиг үсэг Хосон сургаал үнэс жилүүтэйгээр үхлийг л олж авнаа Бурхны ам үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амин зэрэгцэн оршдог Хэрвээ үнний их сурвалжийг олж чадахгүй бол чи амин тэжээлийг олж авахгүй Хэрвээ амин хангалтыг олж авч чадахгүй бол Чамд мэдээж үнэн байхгүй байх бөгөөд Үзэлтэс олигээс тооцвол чиний би бүхэлдээ Чиний махан би өмхи махан би төдийхөн ёо Номын үгийг ам хэмээн тооцохгүй Түүхийн бичээсийг үнэн гэж сүсэглэж болохгүй Хуучны дүрм журманд Бурхны өнөөгийн үгийн тэмдэглэл болж чадахгүй гэдгийг мэдээж Бурхан газар дэлхий дээр ирж хүмүүсийн донд амьдрахдаа илэрхийлсэн үгэл Үнэн ам Бурхны санаа зарлаг бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам ёо Чи Бурхны өнгөрсөн эрен уюудад хэлсэн үгийн тэмдэглэлийг авч Өнөөдөр тэдгэрийг мөрдөх аваас архилогч болох ба энэ тохиолдолд чамайг дүүхэн идүүлэхийн зүйлсийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой Чи үргэлж Бурхны өнгөрсөн цаг үед хийсэн ажлын уул мөр дэтгэдэг Хүмүүсийн дунд урдан ажиллахтан Орхнаас үлдсэн сүдэртэл итгэдэг Хуучин цаг үед Бурхны дагалдагч нартаа өгсөн Замдал итгэдэг боловч Бурхны өнөөгийн ажлын чиг хандлагад итгэдэггүй Бурхны өнөөгийн алдар суутай дур төрөхөд итгэдэггүй Бурхны одоо илэрхийлсэн үнний замд итгэдэггүй Тиймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан Мөрөдөгч гэдгэн гарцаагүй ёо Хэрвээ чи одооч гэсэн хүнд ам авчих чадалгүй Бичиг үсэгтэй зуралцаар байгаа бол Чи найдваргүй үжирсэн мод Учир нь чи хэд хуучин цаг Зүрүүд учирлаад нэмэргүй